За өнөөдрийн байнгын орооны хуралдаан одоо дуусах төгсөж байна. За түрүүн бас гишүүд юм ярьж байна лээ. Би одоо хилцэх асуудлуудад ороогүй байгаа учраас төгсгөлд нь хэлчихье гэж бодоод бас үгүй хоошин татаа сууж ялаа. Боловсролын сайдад түрүүн Аву Бакир гишүүн болон бусад гишүүдийн хилээд байгаа, сайн зориг гишүүдийн хилээд байгаа ингээд одоо бас бусад гишүүдээс ингээд сонсогдоод байгаа энэ боловсролын салбарыг улс төржүүлэхгүй байх чиглэлд анхаармаар байна. Их олон юм сонсогдож байна. Ихтэй сургуулиудад таны зөвлөх гэж нэртэй нөхдүүд очиж төлөөлөө өдөрлөх зөвлөлийн дараагаар нь томилогдоод томилгоонд нь оролцоод үгүй бол ажлаас чи халнаа гэж ихтэй сургуулийн захирлуудыг айлгадаг ийм байдал руу орсон байна. Энийгээ тат. Хоёрдугаарт боловсролын ерөнхий хуулиар бид нар ерөнхий зарчим яриад байгаа байхгүй юу? Улс төрөөс ангид байлгая, томилгоог улс төрөөс ангид байлгая гэж дээд боловсролын салбарыг тусад нь гаргасан. Улс төрөөс ангид боловсрол хямралд орцсон байгаа учраас энийг өөдөн татаж гаргая гэд босоо томилгоо руу оруулсан. Боловсролын сайд, боловсролын ерөнхий газрын даргыг томилоод, боловсролын ерөнхий газрын дарга нь орон нутгийн одоо боловсролын газрын дарга нарыг томилоод ингээд явдаг энэ систем рүү орсон. Боловсролын газрын дарга нар нь сургууль цэцэрлэгийн эрхлэгч нарыг томилдог юм ажил руу орсон. Нэртэй устдаа гомдлууд ирээд байгаа шүү. Магадгүй та өөрөө бол тийм бодлого хэрэгжүүлээгүй гэж магадгүй. Гэхдээ нэгдлийн улаан бухнууд их вэ шүү. Энэ асуудал дээр ер нь анхаараарай. Намын батлах өгөөд эсэхгүй бол чамайг ажлаас ч ална гэдэг асуудлууд яригдэж байна. Сонсогдож байна. Тойргуудаас ирж байна. Хэмжээнээс сэтэрсэн учраас яригдэж байгаа юм аа. Энийг нэгдүгürt анхаар. Хоёрдугаар асуудал. Боловсролын яам дээр явж байгаа худалдаа авах ажиллагаанууд жишээлээд хэлье. Дижитал боловсролыг бид нар боловсролын ерөнхий хуулиар оруулсан. Цахим боловсролыг. Энийг хүн намаас нэр дэвшсэн хүн хууль зөрчиж орж ирээд системийг аваад ингээд одоо ажилуулад тулгалт хийгээд хүүхдүүдийн хоолны мөнгнөөс аваад явцсан байсан нь илчлэгдээд хил ам болж байгаа засагдаад явж байгаа ийм мэдээллүүд ирж байна. Хүмүүс ажил хийгээ явж байгаа мэдээж одоо хууль ёсны дагуу явуулах гэж хичээж л байгаа байлгүй дээ. Тэгэхээр энэ яам хүн намын хүний нөөцийн яам биш, хүн намыг санхүүжүүлдэг яам биш. Дээрээс нь хууль ёс тушаал гаргаад боловсролыг хагас бие даасан боловсролын тогтолцоонд одоо санхүүжилтийн тогтолцоо руу шилжүүлье гэдэг хуулийг бид нэр хийсэн 2023 онд ундрам гишүүн тэргүүтээ бид бүхэн. Ерхий боловсролын сургуулиудаас 120 гаруй сургуулиудаас 10 сая төгрөг өөрсдийнх нь хүсэл сонирхлын эсрэг татаж 1.2 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд ашиг сонирхол нэгтээ этгээд их төрийн бас байгууллага руу шилжүүлээд хөтөлбөр хэрэгжүүлээд яваад байгаа тухайн асуудал яригдчих. Манай нэр бүхий тодорхой улсын хурлын гишүүд энэ дээр бас асуудал ярьж орж ирээд байгаа. Тэр гих мэтчлэн энэ ашиг сонирхол шингэсэн юмнуудаа ер нь татаа. Тэгэхээр энэ чиглэлээр хэрвээ асуудал хүндрүүл улсын хурал энэ дээр дуугаа суугаад байхгүй шүү. Тэгэхээр энэ дээрээ бас анхаарна үзье. Тэгээ энэ тодруулга авах гад дуудахаар ирж өгөхгүй байгаа хөрөнгө оруулалтын газрын дарга тэргүүтээ энэ газрын дарга нарыгаа бас энэ төрийн албанд Монгол улсын их хурал үйл ажиллагаагаа явуулахад мэдээлэл авах гад дуудахад утсаач авдаггүй хариуч өгдөггүй алга болдог энэ байдлаа таслан зогсоо гэж одоо бас та сайдын хувьд хэлмээр байна. Өөрийнхөө удирдлаганд байгаа хүмүүстэй мэдээлэл авмаар.